Ажиллана. За мөн Японы чанарын Такатагаас гэсэн урайтаагаар аюулгүй байдал 5 дахь мэдрүүлэх Японы номер 1 Токиго амортизатор хамтран ажиллана. За ингээд нөгөө тал нэвтрүүлэг баасан гарыг бол дэлхийн баячуудын түүхийг хүргэдэг. За бид нар ер нь бол монголчууд олноороо амьдардаг улс бүс нутгуудад за тэр улс орных нь баячуудын талаар ярьж байгаа. Тэгээ өнөөдөр болохоор Канадын баяны тухай ярина. Канадын хамгийн баян эрхэм яаж баяжсан бэ гэдэг тухай ярьж байгаа. Food Restaurants Data-ийн сайтын мэдээлж байгаагаар 2025 оны 3 дугаар сарын байдлаар Канада улсын хамгийн баян 10 хүний жагсаалтыг танилцуулж нэвтрүүлгээ эхэлдэг. За жагсаалын нэгдүгээрт Champion Jao гэдэг ийм хүн орж ийн. Энэ хүн бол Crypto Value-ийн биржийн үйл ажиллагаа эрхэлдэг. Түүний хөрөнгө нь 60.79 тэрбум $. юм байна. Хөө. Champion Jao. Champion Jao. Харин хятад хүн шиг байгааз. Гэтэ Канад ч тий. Канадын баян үнийг танилцуулъя гэсэн шүү дээ. За энэний учир дараа нь тайлгданаа. За 2 дугаар байранд ямар хүн орж ийн Sherry Bratson гэдэг юм хүн орж ийн. Энэ бол media entertainment салбарын магнат юм байна. 16.19 тэрбум. 60-аас бүр доошоо 16 отлоо унж шít. Хөөх за. Хооронд нь масрах зэрэг байгаа гэсэн. Тийм байна. За 3 дугаар байранд David Cheriton гэдэг юм хүн ордог. Google компани хувьцаа эзэмшигч юм байна. 13.45 тэрбум $-ын үнэлгээтэй бол 4 дугаар байранд Jim Pattison гэдэг юм хүн орд юм байна. За Jim Pattison группийн эзэн 11.40 тэрбум $-ын хөрөнгөтэйгээр 4 дугаар байранд орж байгаа бол 5 дугаар байранд Joseph Tsai гэдэг юм хүн орж ийн. Цахим бодолтой эрхэлдэг гинэ. Ингээд 101 тэрбум $-ын хөрөнгөөр 5 дугаар байранд чагсаж байна. За эхний тэргүүн баян тэр Champion Jao гэдэг одоо Канадын иргэн тэгтээ нэг тийм Азэл хүн шиг байна. Ямар ч Канад нэр биш. За энэ хүний хөрөнгө 60 тэрбум гэж ясна 2 дахь тэргүүн баян Sherry Bratson шууд 16 гэхээр энэ крипто валютын үйл ажиллагаа явуулдаг криптоны хэсэг амар болсон тий. Тэр хөөсөлсөн юуны хөөсрөлтийн гинтийн хөрөнгө оруулалт баг. Баяжлалт баг тий. Харин юу болох нь. За тэгээ бусдууд нь харьцангуй гайгүй байгаа тох. Яг хөрсөн дээрээ буугаад 16, 13, 11 гэдээ явж байгаа байхгүй. За тэгвэл үлдсэн 5 хүн. За тэгсэн 6, 7, 8-т нь гэр бүлийн ах トゥ ус орж байна. Оо за. Тий. 6-т нь Taylor Thompson, 7-т нь Peter Thompson, 8-т нь David Thompson гэдэг ах トゥ 3. Энэ гуруула media entertainment салбарын Woodbridge гэдэг ийм компани хувьцаа эзэмшигч ах トゥ ус гинэ. Энэ компанид бол том компани байгаа юм. Тийм. Тэгээ эднэрийн одоо тус бүрийнх нь юу н хөрөнгө нь болохоор $985 тэрбум. 3 хувьцаа эзэмшиж байгаа учраас. Тийм ижлэгэн хувьцаа эзэмшдэг юм байна. Ийм ах トゥ ус байна. За 6, 7, 8-т нь. Тэгэнгუთ 9-т нь болохоор Toby Latke гэдэг ийм хүн цахим худалдааны бизнес эрхэлдэг ийм хүн $8.2 тэрбум хөрөнгөтэйгээр Канадын 9 дахь баян хүнд тодорч байгаа бол Канадын 10 дахь баянаар Linda Campbell гэж ийм хүн байна. Бас л дахиад media entertainment салбарын магнат $774 тэрбум. Тэгвэл Канадын тэргүүн баян 10 хүнийг танилцуулсан чинь бараг тэр 3 дээр 4, 5 гэ 5 хүн дандаа медиа салбараар шүү. Тийм байна. Харин тийм байна. Түрүү миний танилцуулсан донд бас нэг медиа салбарыг энэ бүр 2 дугаар байранд орж байгаа хүн юм биш үү? Медиа entertainment салбарын магнат гэсэн шүү дээ. Харин тийм байд юм Энэ байна. чиглэлээр үйл ажиллагаа түл нэлээ их явуулдаг хань шүү дээ. Харин Канадад ч баахан media entertainment салбарын тэр бомтнууд байт юм байна. За тэгэхээр үгүй харахчгүй юм уу? Тэндээс л угаасаа лаала продюсерууд байдаг үстэй. Үгүй Америк ч гэсэн олон байх шүү дээ. Мэдгүй. Ер нь энэ тентгийн юм уншиж хахад Канад продюсертэй болвол их сайн гэсэн юм аягүй сонсогдож идэв шүү дээ. Хоёлаач ингээд олон орны баячуудын түүх ярьж штэ. Ихэнх нь үл хөдлөхийн бизнесмэнүүд байдаг шүү дээ, тий. Мөнгө сайн хэрэглэдэг юм уу, тий. За сонирхолтой юм байна. Ямар ч гэсэн 10 жагсаалтаа танилцуулаа. Энэ 10 жагсаалтаас бид нар Champion Jao гэдэг хүнийг өнөөдөр танилцуулнаа. За Champion Jao буюу нийгмийн сүлжээнд CZ гэдэг ийм нэрээр танигдсан хүн байна. За би бол анхудаа сонсож байна. Гэхдээ крипто валют сонирхдаг хүмүүс бол энэ нэрийг андахгүй мэддэм байлээ. Тэгээд энэ крипто валютын салбарын бизнес эрхлэгч ийм хүн юм байна. Дэлхийн хамгийн том крипто валютын бирж болох Binance-ийг үүсгэн байгуулсан. Тийм үү. Би крипто валютыг төдийлөн сайн ойлгодгоо. Тэгтээ нэг юм эрэгтэй хүн учраас эрэгтэй хэрэггүй юм санаж яхад Binance гэдэг ийм лого айгүй харагддаг шүү. Айгүй харагддаг. Шар дэвсгэр дээр хар өнгөтэй юм эсвэл хар өнгө дэвсгэр дээр шараар бичсэн Binance гэдэг юм бичүүд байдаг. Бид нар юугаар нь айгүй сайн мэдгүй гэсэн сүүлийн үед нөгөө нэг юм төлбөртэй аппликейшнүүд ашиглаж штэ тий. Тэгэхээр дундуур нь Binance-ийн сурталчилгаанууд айгүй их орж ирдэг. Тэгээ нүдэнд бүр ингээд харин би бол Binance-ыг айгүй харж исэн юм байна. За тэгэхээр энэ компаниг үүсгэн байгуулсан гэсэн. Champion Jao 1977 оны 9 дугаар сарын 10-ны өдөр Хятадын Jiangsu мужийн Lianyuan Gan гэдэг юм хотод төрсэн юм байна. Яг цэвэр хятад хүн байна. Яг цэвэр хятад хүн. За аав нь дээд сургуулийн багш бол ээж нь дунд сургуулийн багш өөрөлдөх юм бол хоёр багшийн дундаас төрсэн. Тэгсэн аав ээж хоёрыг нь хөрөнгөтний үзэлтэй гэж
цоллуулаад хөдөө тосгон руу цөлөгдсөн ийм скелетон гэр бүлээс гаралтай юм байна л да. За. Тэгээд 1980 онд ч одоо нөгөө Тямины талбай дээр маш амар бослого болсон шүү дээ тийм ээ. Энэ бослогын дараа гэр бүл нь Канада руу цагаачлсан юм байна. Ааха. Тэгээд одоо Канадын топ баяны нэгдүгээр жагсаалтанд орж байгаа юм шүү дээ. Тэгсэн чемпион Жоо Канадад очиод гэр бүлдээ туслахын тулд Макдоналдст аяг угаагчаас ажлын гараагаа эхэлж исэн. За дараа нь шатхан түгээх станцаас ажиллаж исэн гэх мэтчлэн маш олон ажил сольж исэн ийм хүн юм байна. Одоо өөрөөр хэлбэл хар бор ажил хийж ийн гэсэн үг шүү дээ, тий. Гэхдээ нөгөө юм удам дагсан сэрэг толгой ер нь хайчхав дээ. Ийм учраас Монреалийн Маккили их сургуульд илсээд компьютер шинжилгээ ухааны чиглэлээр суралцаж төгссөн ийм хүн юм байна. За 77 оны хүн юм биш үү, тий? Тийм байна. За их сургуулаа төгсөөд тэр Чампион Жао гэдэг одоо Канадын тэргүүн баян энэ хүн Токиогийн хөрөнгийн биржийн туслах гэрээлэгч компанид дадлага хийсэн гинэ. За. Тэгээ энэ дадлага хийхдээ хүмүүсийн арилжааны захиалгыг ингээд тааруулж өгдөг ийм програм хангамж бүтээж хөгжүүлж дадлага хийсэн. За дараа нь алдартай Bloomberg Tradebook компанид 4 жил ажиллаад Futures арилжааны програм хангамжийг хөгжүүлэгчээр ажилласан гин. За Futures арилжаа гэж юу вэ гэхээр ирээдүйд би энэ зүйлийг ийм үнээр худалдаж авна гэсэн амлалт маягийн ийм бирж байт юм байна. За би энэ үрсийг ирээдүйд тэдэнд төгрөгөөр авнаа. За энэ алтыг би тэдэнд төгрөгөөр авнаа гэдэг ч юм уу. Ийм арилжааг Futures арилжаа гэдэг юм л да. Тий одоо англи хэлний future буюу ирээдүйд гэсэн үг. Тий. Тэгээ ийм арилжааны одоо бирждэр юу байдаг биржийн тэр ажиллах програм хангамжийг нь хөгжүүлэгчээр ажиллаж исэн. Тэгээд энэ Чампион Жао гэж нөхөр 2005 онд дэлхийн хамгийн олон хүндэд зах зээл дээр бизнесийн карьераа эхлүүлэх гээд Хятад руу ирсэн. За. 2005 онд эргэж Хятадд очсон. За ингээд Хятад дотроо арай барууны хэв маягтай, за арай европчуу хөгжилтэй гээд Шанхайд очсон баг. За Шанхай бол дорны Нью-Йорк гэж хэлдэг шүү дээ. Тий, ер нь бол маш баруунцсан гэж хэлдэг. За ингээд Шанхайд очиж суурьсан. Тэгээд тэндээ Fusion Systems гэдэг ийм нэртэй анхны ийм технологийн гарааны компани 2005 онд байгуулад за ингээд хөрөнгийн биржийн брокеруудад зориулсан ийм хамгийн хурдан, маш автоматжуулсан, өндөр давтамжтай ийм арилжааны платформ буюу програм, систем програм зохиож өгж хийж өгдөг байсан гин. Тэр толгойгоо ашиглаад угаасаа лаглаг газруудад дадлага хийсэн юм байна уу? Тэгсэн юм байна. Амар туршлага хөрвүүлсэн гэсэн үг шүү дээ. За Улаанбаатар хотод 14 цаг 19 минут болсон маань хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулаад үргэлжлүүлье. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хамтдаа илүү амттай 20 жил Эден компани хамтран ажиллаж байна. За Монголын нөхцөлд сэргээгдэх түүхийд болвол байгалийн зэрлэг жимс жил болгон ургана. Тий сэргээгдэхгүй түүхийд сэргээгдэх түүхийд гэдэг хоёр төрлийн түүхийд байдаг гэдэг ба штэ. Тий тэгэхээр жимс зэрлэг жимс болон таримл жимсээр Эден компани чанамал өтгөрүүлсэн жимсний шүүс үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг. За ингээд Эден компани 20 жилийн ойд золгож байгаа юм байна. За. Эден компани үйлдвэрлэдэг амтад чанал нь бөөрөлцгөн, гүзээлзгэн, анс, нэрс, өхрийн нүд гэсэн юм төрөлтэйгээр хэрэглэгчдэд хүрд юм байна. За тэгвэл өтгөрүүлсэн шүүс нь болохоор жацарган өхрийн нүд, анс, нэрс гэдэг олон жимст гэсэн юм бүр 2 литрийн том савлгаатай хүртэл идэг штэ тий. Одоо нөгөө юунууд энэ папштранууд аягүй хэрэглэдэг юм билий. За. Тэгээд 2 литр болон 450 гэл дотор янз бүр байгаа даа штэ тий. Одоо манай гэрс хэрэглэдэг ч юм бол ингээд 450 мл-ийн савлгаатай гадуура шилтэй дээрээ эдэнгээ өчсөн байдаг. Тий, амар зүгээр ингээд шууд буцсан усанд игээд хийгээд хариулаад уучна. Тий. За тэгсэн Эден компани жигмэд тогмод гэсэн повидло бүтээгдэхүүн гаргасан юм байна. За тэгээ энэ болохоор дотроо гүзээлзгэн, чангаанз гэсэн хоёр төрөлтэй. За өөрөөр хэлэх юм бол нөгөө нэг варианаас арай жоохон өөр юм нухаш хэлбэрийн гэх юм уу тий. Одоо англиар бол жем гэдэг юм шиг байгаа. Жимсний нухаш маягийн. Тий, нухаш маягийн өртгөн бүтэцтэй гэх юм уу? Тий, энийг худалдаанд гаргаж байгаа гэсэн. За талах боомдод түрхэж идэхэд тохиромжтой. За бүхэл жимсийг бутлаад чанаад өтгөрүүлээд ингээд амттан болгодог. Тийм тэгээд илүү одоо юу гэдэг магадгүй олон хүүхэдтэй айл гэдэг юм уу эсвэл нэг хүүхдийн туслангууд зуны одоо олуулаа нэг дор идэх гэж байгаа бол ийм том савтай 850 г-ийн том савтай. За 550 г-аар байна. 300 г-аар бүр 18 г-ийн савлгаатай бүр жижиг савлгаатай ч байна. Энэ өнөө зочид бодлоо заримдаа өглөөний цагийг гаргаад идэв шүү дээ. Өглөөний цайндаа ингээд нэг юм талхны хажууд яг ийм гоё нэг удаагийн 18 грамтайг нь тавьжуул айгу цэвэрхэн харагдах юм тий. Зүгээр ингээд дүрхээд өгцнөөс хажуудлан зүгээр юм затлаагүй шинээрээ 18 грамаар хам лилуугаа шүү дээ. За тэгэхээр захиалах болон хамтарч ажиллах юм бол 99T4 75 72 гэсэн дугаарлуу залгана. Харин илүү дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэх юм бол 77 11 52 25 гэсэн дугаараас мэдээлэл авах нэ. Facebook-ээс жигмэд тогмод брэндгээ хайх юм бол аль биесны хуудас нь гарч ирнэ. За тэгээд том савлгаатыг нь бол мэдээж тогмод гэж байгаа. Жижиг савлгаатайгууд нь бол жигмэд
тогмод гэдэг нэрээр гарч байгаа юм билээ. Жигмэд тогмод хоёр жимсэн тамд явсан. Тогмод нь том савтай. Их чимсдүүдэг. Тий. Жигмэд нь жижиг савтай хөөхөн тааруулаад нэрлэлсэн байгаа. Харин тий. Брендинг хийхдээ бас л манайхан сайн болж шүү. Тий. За баярлалаа. Манай нэвтрүүлэгтээ 20 жилийн яваад тэмдэглэж байгаа. Хамтдаа илүү хамтдаа гэсэн үрээтэй Эден компани хамтран ажиллаа. За баярлалаа. За бид баасан гарагт бол нөгөө тал нэвтрүүлгээр дэлхийн улс орнуудын баячуудын талаар ярьдаг. Ер нь бол яг хуу Bloomberg-ийн баячуудын жагсаалт гэхээр ихэнх нь баахан л Америкийн баячуудын тухай яриад байдаг. Бид нар бол бүр албаар монголчууд амьдарч байгаа улс орн болгоноос баячуудын жагсаалтыг ярьж байгаа. Өнөөдөр бид Канадын тэргүүн баян Champagne Jao гэж Канада улсын иргэн гэхдээ хятад хүний талаар ярьж байна. За ингээ бизнесээ эхлүүлэхээр Шанхайд очисон. Очиод ингээд эхэлж байгаа юм тий. Тэгсэн 2013 онд казинод покер тоглож исэн юм байна л та. За покер тоглож байгаад Bobby Lee гэдэг хүнтэй тэнд танилцсан байна. За тэгээд түүнээс биткойн гэдэг зүйлийн тухай 2013 онд анх сонсчээ. Тэр Bobby Lee нь болохоор бүр ингээ биткойн худалдаалдаг BTCC гэдэг ийм бирж үүсгэн байгуулж байгааг тэр яриан дундаа мэдсэн байгаа. За Champagne Jao биткойныг ингээ маш сонирхоод бүр ингээ шохорхоод байсан учраас Bobby Lee түүндээ хандаад хэлж ийн л та. Хит их хэрэгсэл гаргах хэрэггүй. Хэрвээ чи үнэхээр ингээ энэнийг сонирхоод крипто зах зээл рүү ормоор санагдаад байгаа бол өөртөө байгаа мөнгөнийхөө 10%-ыг л биткойнд оруул гэж зөвлөсөн байгаа. За ингээд Champagne Jao бодож үзээд 10 биш бүх хөрөнгөө тийш нь оруулахар шийдсэн. Одоо нөгөө all in хин гэж ярьдаг. Казинодор бол тий all in бүгдийг нь тавина гэж ярьдаг тий. Инхагийн тоглолтог кино байдаг тий. Ингээл амар олон нөгөө нэг юм хасаа гэдэг үл үүдгэлээ тим цуглуулад бүгдийг ингээл тавьдаг шүү дээ. Тэр шиг бүх хөрөнгөө энэ зүйл рүү оруулахар шийдсэн. Ингэлтэй Шанхай дахь байраа зараад 2005 оноос хойш 8 жил хоримтлуулсан бүх хадгаламжаа шавхаад ингээд бүх хөрөнгөө тийш оруулна гэсэн чи гэрийнх нь бүрстэ үнэхээр их дургуутсан чи одоо юу яриад байгаа юм бэ? Арай чи мөрөдөө тоглоод байгаа юм биш үсттэй. Мөрөдөө тоглож болцсон юм биш үсттэй гэдэг ингээд бүрөөсө хандлага нь яг тийм байсан байгаа. Ингээ 2013 онд Champagne Jao blockchain.info-г хөгжүүлсэн ийм багийн гишүүн байсан. За мөн OKCoin гэдэг ийм технологийн захирлаар нь ажилласан юм байна. За ингээд all in хийгээд хожсон уу гэвэл азар хоцсон. Азарч гэх юм уу тий. Тэгээ 2021 онд биткойны үн ханш оргилдоо хүрэх үед түүний 2013 онд хийсэн хөрөнгө оруулалт нь 115 дахин өссөн. 115. Одоо өөрөөр хэлбэл 2013 оноос чинь 21 он хүртэл 7 жил байна уу тий. Тэгэхээр энэ 7 жилийн хугацаанд түүний хөрөнгө 115 дахин өссөн гэсэн үг байхгүй. За яг хөө жишээ аваад бодъё л доо. 1 сая доллараар хөрөнгө орууллаа гэж бодъё. Тэгэх юм бол эн чинь 7 жилийн дараа 115 сая доллар болсон гэсэн үг байхгүй. Супер өсөлттэй ч доо. Амар өсөлт. Гэхдээ энэ 100 сая долларч тогтохгүй бүр крипто валютын зах зээл дээр 100 саяас ч ихийг олсон. Азтай. Харин зөв зүйл руугаа хийх юм бод. Тий, амьдрал бас аз байдаг гэсэн шүү. Ер нь бол мэдээж байн газанд найдна гэж юу бах вэ? Гэхдээ яг ийм супер боломж бол зарим хүмүүс тохиод юм шиг байна. Гэхдээ хүмүүс тэрийг ашигладаг хүмүүсээ найдаг хүмүүсээ нэрсэл гарахаас болж идэг хүмүүсээ тий. Яг ингээд нэг юм зоригтой мэдрээд хүрэлцэн үйлдэлүүд бол амар. Харин тий. 2017 онд Хятадын засгийн газар крипто валютын гүйлгээг хориглоод тэгэнгүүт Champagne Jao яалтчгүй Хятадаас бизнесээ гаргахаас өөр аргагүй болсон. Бизнесийг нь хорчиж байгаа юм чинь. Тэгээд эхлээд Бермудын арлын Британий эзэмшлийн арлуудад суурьших гэж судалж үзээд тэгээ ер нь нэг санаанд нь таарахгүй болохоор нь шууд Арабын нэгдсэн Эмиратын Дубай хотод очиж суурьшсан. Тэнцэнээсээ бизнесээ хийгээд тэндээ ингээм амьдраад тэгээд 2017 оны 7 сард Binance крипто валютын бирж нь нээгдээд за ингээд бүр эхний өдрийн захиалгын гүйлгээгээр л 15 сая доллар цуглуулсан. Шууд анхны өдрөөр. Зүгээр нээгдээд эхний өдөр нь. Тэгээд эхлээд хүмүүсийн захиалга өгсөн мөнгийг урьдчилан ингээд цуглуулж хоримтлуулж хагаад 11 хоногийн дараа койны арилж байгаа нөхөр эхлүүлсэн байгаа юм. За ингээд Champagne Jao 8 сар ерөөсөл 8 сар хүрэхгүй хугацаанд буюу 2018 оны 4 сар гэж байна. 2017 оны 7 сараас эхлээл 2018 оны 4 сарын байдлаар Binance-ийг арилжааны хэмжээгээр дэлхийн хамгийн том крипто валют болгож чадсан. 8 сарын дотор л бөөм хийцэн байгаа. Гараал. Аим шигтэй юм а тий. Гэтэл яг ингээд стандарт буюу ингээд Америкийн бизнес сургуулиуд заадаг дундаж одоо хамгийн амжилттай дажгүй стартап хизээ ингээд ашигтай ажиллаж эхэлдэг гэсэн чинь 3 жилийн дараагаас. Яа, ашигтай байхад. Тийм бүр яг ингээд нэг ийм богино нийтлэл байдаг юм байлээ. Тэгээ бүр юуны нөгөө нэг Харвардын бизнес сургуулиас 3 жил чи тисэх хэвээр Америк зах зээл дээр. Тэгжээж 3 жилийн дараанаас ихний ашигч орж магадгүй шүү. Тэгсэж энэ ихний энэ нөхөр бол зүгээр 8 сарын дотор л хамгийн том крипто валют болгосон. Тэгээд нөгөө бүүмэнд таарчих тий. Цаг үеийн тэр нэг юм давлгаа нөхцөл байдланд таарчих. Гоё.
Тэгээд нөхөр ерөөсө 8 сарын дотор хамгийн том крипто валют болгоод Binance-ийг ийм болгож чадсан. За Binance нь 360 гаруй крипто валютын салбар биржтэй. Одоо бол нэг 150 сая гаруй хэрэглэгчтэй ийм том бирж байна. Амар юм ба. За Champion Jao Binance биржийг үүсгэн байгуулсныхаа дараа 2017 онд Binance Coin-ыг гаргасан юм байна. Одоо нэг манайхад чигээл давлгаа бол баг хүн болгож coin гаргалаа шүү дээ. Тий, энтэй адилхан өөрийнхөө coin-ыг гаргасан гэсэн үг. За тэгсэн энэ нь эзэмшигчтэй арилжааны хураамжийг хөнгөлт гэх мэт юм янз бүрийн хөнгөлөл өгдөг хэрэглээний токен юм байна л да. За 2019 оны 4-р сард Binance ухаалаг гэрээний функцтэй Ethereum-ын өрсөлдөгч болох Binance Smart Chain гэдэг ийм төслийг эхлүүлжээ. За тэгвэл үргэлжлүүлээд 2018 оны 2 сард Forbes түүнийг 1.1-ээс 2 тэрбум долларыг хөрөнгөтэй гэж зарлангуудаа криптовалютын зах зээл дээрх хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 3 дугаарт оруулсан байна. Ийм богино хугацаанд ерөөсөө энэ баян жагсаалтуудыг 3 руу ингээд цойлоод ороод ирж байгаа шүү дээ. Тэгэхээр ерөөсөө 2017 оны 7 дугаар сараас хойш 6хан сарын дотор долларын тэрбумтон болчихж байгаа гэсэн үг. Амар. Ингээд 2019 онд Champion Jao Binance-ийг Америк нэгдсэн улсын салбар болох Binance.US-ийг эхлүүлсэн. За Binance 2021 онд Сингапурт суурилсан крипто бирж ажилуулах хүсэлт өгөөд тэгээд удалгүй нөгөө хүсэлтэд буцаагаад татсан юм байна. Мэдээж яг хөө ингээд хүний амьдрал дандаа одоо ийм гоё азтай байна гэж байхгүй. Нөхөр юу байсан? 2023 оны 3 сарын 27-нд Америк нэгдсэн улсын барааны Futures арилжааны комисс гэдэг ийм байгууллага Binance компани болон Champion Jao за Америк нэгдсэн улсын хууль тогтоомжоос санаатаагаар зайлсхийсэн арилжааны дүрмийг зөрчсөн гэж үзээд ингээд Illinois мужийн шүүхэд нэвж гаргасан байна. За энэ байгууллага Binance-ийг мөнгө угаах үйл ажиллагааг таслан зогсоох зорилготой ийм арилжааны дүрмийг зөрчсөн гэж буруутгаад тэгээд энэ Binance нь Палестины зэвсэгт бүлэглэл, Хамас гэж зэвсэгт бүлэглэлийн өөр бусад энэ том зэвсэгт бүлэглэлүүдийн сэжигтэй гэмт хэрэгтнүүдийн гүйлгийг танах хийсэ. Энэ гүйлгийг чинь бид нар баримтаар нотолчлоо гэсэн ба. Тэгээд энэ хүмүүсийн гүйлгээг уул нь хийхгүй байх байсан. Наад хүмүүс чинь одоо ингээд одоо гэмт хэрэгтнүүд тий хориг тавьсан юм хүмүүс. Энэ хүмүүсийн гүйлгээ танаа арилжаараа ингээд ороод мөнгө нэг талаасаа мөнгө угаагаад та нарын гүйлгээг нь хийж өгöd байна. За ингэж буруутгасан. Тэгээ 2023 оны 6 сард Америк нэгдсэн улсын үнэт цаас биржийн хороо Champion Jao болон за түүний Binance компаниг Америк нэгдсэн улсын үнэт цаасны дүрмийг 13 удаа зөрчсөн гэд давхар шүүгдэгдсэн. Ингээд хоёр талаас шүү. Хоёр газраас Champion Jao шууд шүүгдэгдсэн. Байт юм байна. За тэгсэн энэ хэрэг үйл явдал юу болов гэсэн 2023 оны 11-р сард Champion Jao Америк нэгдсэн улсын мөнгө угаахтай тэмцэх тухай хуулийг зөрчснөө хүлээн зөвшөөрсөн. За би бол буруу юм хийсэн юм байна. Тэрийг мэдлээ хүлээн зөвшөөрж байна. Binance-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа буугаад Richard Teng гэдэг хүнийг гүйцэтгэх захирлаар томилсон юм байна. Өөрөө буугаад. За Champion Jao санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх, сүлжээний мөнгө угаахтай тэмцэх шаардлагыг дагаж мөрдөхөөс илүүтэйгээр Binance-ийн өрсөлдийг өөрчлөлт болгосон нь Америкийн банкны нууцын тухай хуулийг зөрчсөн гэдэг гим бурууга бас ингээ хүлээн зөвшөөрсөн баг. Тэр өөрөлдөл алдаа гаргачлаа гэж хэлж болно л да. Яг нөгөө өсөлт гээд одоо хэний ч хамаагүй гүйлгийг хийдэг байсан нь эдийн засгийн хоригт орсон хүмүүсийн мөнгийг ингээд нөгөө шалгаагүй гүйлгээ хийгээдсэн нь ингээд алдаа болж байгаа байхгүй тий. За ингэснээр Champion Jao хувь хүнийхээ хувьд одоо эрүүгийн гэмт одоо хэрэгт буруутай гэдгийг хүлээн зөвшөөрөөд шүүхэн байгууллагатай хамтарч ажиллах санал тавьсан. Тэгээ хилцээр их хүсэлтэй байгааг илэрхийлсэн гинэ. Ч одоо нэгэн л буруутай болсон юм чи яаж эндээс арай гайгүй мултрах уу гэдэг арга болдог шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд угаасаа ингэхгүй бол нөгөө Binance нь зөвшөөрлгүйгээр хориотой дааснаас мөнгө шилжүүлсэн олон улсын хэмжээнд эдийн засгийн хоригт байгаа нөхдүүдийн санхүүжүүлсэн гэдэг нь баримтаар нотлогдсон юм чи одоо эндээс мултрахгүй шүү дээ. Тэгээд энэ Guardian сонд бичснээр бол ингэсэн байт юм байна. Champion Jao гэдэг энэ Канадын тэргүүн баян хүн шүүхийн шатанд одоо хуулийн хүрээнд ял 8 алцах гэж ярьдаг. За ингээд ял шийтгэлээ 8 алдсан, тохиролцсон. 50 сая $50 торгуул сайн дураараа төлөөд. За Америк нэгдсэн улсын барааны Futures арилжааны комисс гэдэг нөгөө шүүгдсэн байгууллагт нь дахиад нэмэлтээр $50 сая төлсөн. Пүүх 100 сая. Ингээд шууд 100 сая гаргаж өгсөн. Тий. За тэгэн гутаа бас хажуугаар нь дахиад Binance компани нэр дээрээс дахиад сайн дураараа бүр 4.3 тэрбум $50 торгуул төлөхөөр тохиролцож чадсан гэж байгаа шүүгчтэй. Тэгээ ер нь бол шүүх хурал дээр прокурорууд за энэ Champion Jao-д 3 жилийн ял оноохоор төлөвлөсөн. Тэгтээ шүүгдэгч Champion Jao нь хэрэгээ өөрөө сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гин бурууга одоо хүлээн зөвшөөрсөн, хамтран ажилласан нь ялыг нь хөнгөрүүлэх хангалттай нөхцөл гэж үзээд тэгээд 4 сарын 20 хэл оноосон.
Тий. Тэгэхээр хоригдоод гарч ирсэн гэсэн үг юм байна. Тэгсэн. Тэгэхээр нөхөр 4.3 тэрбум долларын торгуул төлөөд 100 сая долларыг одоо юу гэдэг бараг нөхөн төлбөр маягаар дахиад өгөөд ингээд за ингээд нөхөр 4 сар яг шоронд хоригдож гарч ирсэн. Тий. Тэгээд яг хөө мэдээж энэ бол хуулийн хүрээнд ямар ч асуудал байхгүй. Хуулийн хүрээнд ингээд ял наймаалцах гэж байдаг. Хуулиар зөвшөөрдөг. Тэгээ нөхөр ямар ч үсэн ингээд ялаа наймаалцаад нэг 55 орчим 4.5 тэрбум доллараар юм уу да ингээд ялаа наймаалцаад 4 сар суугаад гарч ирж байгаа байхгүй. Тэгээд 24 оны 9 сард суллагдаж гарч ирэнгуудаа шоронгоо суллагдсныхаа дараа шампань жав амралтаа авсан. За одоо бол ер нь ирээдүйн төлөвлөгөө бодъё гэд нэг хэсэгтээ ер нь бол ингээ нэг юм ажил хийхгүйгээр тэгээд амарч явах та. Тэгээ амралтын байдалтай байж та блокчейн, энэ хиймэл оюун ухаан, AI, биотехнологийн салбарт хөрөнгө оруулалт хийя гэж судалж сонирхож байгаа гэсэн ийм мэдээлэл байд юм байна. Сонирхолтой юм тий. Тий. За тэгсэн нөгөө зовлонтыг тэмээн дээр байсан чинь хоноо олон гэдэг үг гэдэг чинь тийм ээ. Шоронгоос гарч ирснийхэн дараа 2024 оны 11-р сард крипто валютын арилжаа эрхлэгч байсан FTX гэдэг юм компани байдаг гэсэн юм байна. За энэ компани Binance Holdings болон түүний удирдлагуудын эсрэг нэхэмжлэл гаргаад заллингийн аргаар мөнгө шилжүүлсэн гэж үзээд 1.8 тэрбум долларын нөхөн төлбөр гаргуулахыг хүссэн байна. За тэгсэн энэ 2021 оны 7 дугаар сард хийсэн хувьцааг эргүүлэн худалдаж авах ийм гүйлгээний үеэр Binance нь FTX-ийн одоо олон оролцоотойгоор 20%-ийг нь за мөн Америк нэгдсэн улсууд төвтэй аж ахуйн нэгжийнхаа 18.4%-ийг FTX-ийн үүсгэн байгуулагч Sam Bankman-Fried худалдсан тухай гомдол бас ингэж гарсан байна. Ийм гомдол юм байна л да. Тэгээ энэ гомдол хууль хяналтын байгууллагаар ер нь бол хянагдах шатандаа явж байгаа л гэсэн ийм мэдээлэл байгаа юм байна. 1.8 юу лээ тийш дээ. Тий 1.8 тэрбум доллар тий. Тий гаргаж өг гэж нэвдэлж байгаа юм байна. Тийм. Тэгээд энэ Champagne Zhao гэж энэ хүн болохоор New York Times сонд өгсөн ярилцлагатаа хүмүүс крипто валютын зах зээлд яагаад орж ирдгээ ярьсан юм байна. Яагаад ер нь энэ хүмүүс ийшээ орж ирээд гэдгийг анзаарсан. Энэ Champagne Zhao ярьснаар бол хүмүүс бол дийлэнхэд крипто валютын төлбөр, крипто валютыг төлбөрийн хэрэгсэл гэдгээр нь ашигладаг. За төлбөр хэрэгсэл биш. Зүгээр л харин арилжаа хийж гинт их хэмжээний мөнгө олох гэж л ийшээ орж ирдэг. Тэрнээс уул нь бол ингээ нөгөө төлбөр тооцооны захим одоо юу гэдэг юм хэрэгсэл баг захим хитвчгээ ойлгож байна. Тий, уул нь тий захим хитвч маягаар ингээ ашиглах байсан чинь ашиглахынхаа оронд илүү зүгээр ингээ нөгөө арилжаа хийж мөнгө олох гэж орж ирээд байдаг ихэнх нь. Тэгээд 21 оны 4 сарын 6-нд Champagne Zhao Bloomberg төсөө ярилцлагатаа өөрийнх нь цэвэр хөрөнгө бараг 100% крипто валют хэлбэртэй байдаг. Надад бол яг ингээд бүр цаасан хувьцаа байхгүй. Ерөөсө миний одоо энэ 60 тэрбум гэдэг долларын хөрөнгө чи ерөөсө тэр чигээр крипто валют хэлбэртэй байгаа. Зөө. Гэсэн байт юм байна. Тэгээд 25 оны 4 сарын 7-нд буюу одоо 4 сарын 7 гэдэг чинь саяны одоо энэ 7 хоногийн даваа гарагт Champagne Zhao Пакистаны сангийн яамнаас хариуцаж үүсгэн байгуулсан Пакистан дахь блокчейн технологи, дижитал хөрөнгийг хянах, сурчлах, зохицуулалтын ийм байгууллага Пакистаны крипто валютын зөвлөл гэдэг ийм байгууллагт стратегийн зөвлөх болсон гин томорхон нэ. Стратегийн зөвлөхөөр томилогдсон гин Пакистанд. Зөө. Тий, ийм ажил хийдэг хүн байна. Одоо ингээд энэ зурган дээрээс нь харахаар 77 төрсэн гэмээргүй тийм юу харагдаж байна те? Авар багтаа харагдж байгаа юм санагдаж байна уу? Үгүй ер нь одоо харин иймэрхүү нөхдөч юм бол аваргүй харагдаж байна. Тий. Одоо ингээд 48 та гэсэн үг шүү дээ. Тийм гэсэн үг 50 урж байгаа гэсэн үг шүү дээ бараг тий. Яа толгой бол мундаг ажилдаг нөхөр байна да гэсэн байна. Ямар амар зөрөгтэй юм бэ гэж юм. Ямар аттай толгойн ажилдаг дураквел гэж юм. Харин яалтч ингээд тэдэн тэрбум доллар, эдэн тэрбум долларыг хөрөнгөтэй гэхээр нэрнгээсээ зарим хүмүүс яг яаж амьдраад байгаа юм бэ гэж зэрэгдээ боддөө шүү. Эрсдэл хийж чадчих л байна л да. Толгойн ажиллаж чадчих. Бүх хөрөнгөө тэгэл 8 жил хураасан мөнгөө тэгээ дээрэс нь одоо ингээд өөртөө байгаа бүх зүйлийг ингээд хоолыг нь байшин газарна гэдэг чи ямар амар юм бэ те. Үнэхээр ингээд нэг тийм дотор нь багтсан бахал та. Харин тийм шиг байна. За ингээд Champagne Zhao 1999 онд Yang Weiqing гэдэг ийм эмэгтэйтэй танилцжээ. Тэгээд энэ хоёр 4 жилийн дараа буюу 2003 онд гэрэлсэн юм байна. 2 хүүхэдтэй. За тэгсэн чи энээс гадна юу болсон гэхээр 2014 онд Хэй гэдэг ийм бүсгүүтэйтэй танилцаад тэгээ хамтарч амьдарч байгаа
юм байна одоо. Түүнийг хамтран амьдрагч гэдэг. Гэтэ нэг өмнөх гэрэлтээсээ албан ёсоор гэрэлтээ цуцлуулаагүй учраас одоо ингээд хээтэй энэ тэнд явж байгаад хүмүүс танилцуулах шаардлага юм бол өө энэ манай найз охин гэж танилцуулдаг гэж юм. Тэгээ бүр 2017 онд Binance-ийг үүсгэн байгуулахдаа энэ хээийг өөрийн бизнесийн хамтрагч, Binance-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч болгоцсон байгаа байхгүй юу? 2017 онд байгуулахдаа л тэгэхээр харилцааны бүр нэлийн гүн гүнзгий гэж харж болж байгааз. Тийм байна. Тэгээд энэ хамтын амьдралаас найз охин нь түүнд 3 хүүхэд төрүүлж өгöd байгаа юм байна гэж шүү. Тэгэхээр нийтдээ 5 хүүхэдтэй болж таарах нь. Энэ Champion Jao одоо хувийнх нь хобби руу норж тий хувийнх нь амьдрал руу. Champion Jao гэж энэ хүн бол хар хувцас өмсөх дуртай юм гинэ. Ер нь бол мэдээж өөр өнгийн хувцас өмсдөг. Гэхдээ юм бол хар хувцас өмсдөг. Байнга шахуул хар хувцас өмсчээдэг. Тэгээд хүмүүс хамтран ажиллагчид нь болохоор энэ Champion Jao-г маш энгийн. Зүгээр л ийм одоо миний өмсдөг шиг ийм хар юудэнтэй замцтай. Тэгээ сарвчтай малгай өмсөөл явчихдаг. Би байнга хар өнгийн хувцас өмсдөг шүү дээ. Тэг чиний тэр $1 ч хаана байна? Байхгүй. Юу штэ крипто валютын хэлбэрээр байгаа. Чамд одоо энэ Champion Jao-тай харьцуулах юм бол хар хувцас л байна. Үнэ. За тэгээд ер нь бол тэр бомт шиг харагддгүй их тийм энгийн хувцалдаг гэж ойр дотных нь хэлдэг юм байна. Тэгээд ер нь бол ингээд олон нийтийн арга хэмжээнд ч гэсэнтэй ер нь нэг тийм гялт цал гэдэг юм уу эсвэл өндөр үнэтэй брендийн хувцснууд ер нь өмсдөг. Ямар ч хамаагүй хувцснууд өмсөн. Гэхдээ ихэнхдээ өмссөн хувцснууд нь дандаа Binance гэсэн юм бичигтэй. Өмссөн фотоволк нь цамцсан байсаа гэл ер нь бол ийм өөрөө рекламдаад байна шүү дээ. Тий, ийм хувцас өмсдөг юм байна. За тэгээд ер нь бол их тийм ийм баян хүн байж тансаглаад байдгүй их тийм даруухан амьдэрдэг. Хувийн амьдралаа маш их нууцалдаг. За тэгтээ тэр хэй гэдэг хамтран амьдэрдэг найз хүүхнүүд бас өөрөө тэр нэг Binance гэдэг би үүсгэсэн хөрөнгөний биржт нь маш өндөр албан тушаал хашдаг. Бас хувьцаа эзэмшигч бас л тэр бомтон өөрөө. Мэдээж тийм байна. Шийдэ үүсгэн байгуулагч гэсэн ихээр ч ойлгомжтой л доо. Тий, ийм хүн юм байна. Ер нь хятад хүмүүс яг ингээд нөгөө нэг юм хөрөнгийнхаа тухай, хувийн амьдралынхаа тухай олон нийтэд мэдээлэлд авах дургүй юм тий. Тийм байна. Хятад хүмүүсийн талаар мэдээлэл олох айгүй хэцүү болчих юм. Хятад гэлтгүй ер нь Азийн хүмүүс ер нь айгүй тийм бичгтэй жоохон юу юм блэ? Жоохон хувийн амьдралаа нууцлаад идэг талтай юм блэ шүү. Харин тийм юм байна. Мэдээлэл олоход айгүй хэцүү байдаг шүү дээ. За Улаанбаатар хотод 14 цаг 39 минут болсон байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчид танилцуулаад үргэлжлүүлнэ нэвтрүүлгээ. Японы чанарын Такатагаас гэсэн уриатаагаар аюулгүй байдал 5 дахь хойг мэдрүүлэх Японы номер 1 Tokiko амортизатор хамтран ажиллаж байна. За Tokiko 4 хос амортизатор солиулвал Shino брендийн 4 литр хөдөлгүүрийн тос та бэлгэнд авна. 2 хос Tokiko амортизатор аваад солиулах юм бол NWB брендийн шил арчигч бэлгэнд авах юм байна. За тэгээд энэ Tokiko амортизаторыг та хөргүүлээд гэртээ авчиж болно. Эсвэл Такатагийн салбар дээр очиод өөрөө солиулаад яг тэр танд ингээд аваад ингээд солиод суурлуулад өгнө. Амортизатор нэг шиг 30,000 үнэтэй байна гэсэн шүү. Би асууж үзсэн шүү дээ. Нэг шиг 30,000 гэсэн шүү дээ. Тийм хямдхан уу? Харин би бүр гайхаад тэр гэхдээ нөгөө нэг амортизатор чинь бас үнэтэй байдаг шүү. Харин тий нөгөө уртлын хоёрыг солиход, хойдлын хоёрыг солиход гээд амортизатор гингүүтээ надтай нөгөө би Такатагаа холбогдож үзсэн байхгүй. Тэгсэн чинь амарчин ингээд бас нэг өөр юм байгаа юм. Энэ хоёр чинь уг нь бол нэг үстэй тий. Нэг шүү дээ. Амортизатор гэдгийг монголчлоод амарчин гэсэн шүү дээ тий. Тэгтээ надад хоёр өөр үн хэлсэн байхгүй. Нэг нь 30,000 гэчээд араас нь дахиад нэг өөр үн нэрсэн. Уртлын хоёрыг солиулах юм бол 800,000 ч гэлөө нэг тийм үн нэрсэн. Тэгэхээр би за сүүлийнхэн зөв юм байна гэж бодсон. За юу н Таката руу залгаа та үнийг асуугаарай. Энэ юу амортизатор болохоор Японд үйлдвэрлэгдсэн 87 жилийн туршлагатай Японы номер 1 ийм алдартай брэнд. Тийм та залгах юм бол урдаас чинь таны нөгөө машины номерыг асуугаал, маркийг асуугаал тэгээ шууд манай дээр ийм таарах бүтээгдэхүүн байгаа мэн байхгүй мэн гэдгийг хэлж дийм билээ шүү дээ. Надад яг тэгж үйлчилсэн шүү. Тэгэхээр бас амар юм билээ. Юу шууд ингээд юу ярихгүйгээр ингээд яваад очиждаг гэсэн чи дууссан ч юм уу тийм байл хэцүү шүү дээ. За 6 салбартай байгаа тийм ээ. Нэгдүгээр салбар нь Хаул E-Mart, хоёрдугаар салбар нь E-Mart-ын 6, давхар 3-дугаар салбар нь бол 10-дугаар хорооллын E-Mart-ийн B-ний давхартай байна. За TBD хандуудын замын урталт Panasonic-тай ягаан байр гэж байгаа. Яг автобусны буудлын дээр нь энэний арталт нь нэг давхар байранд байдаг бол шинээр нэгдсэн салбар нь Баян бүрдээс тасгай өсөх зам дагуу ЭМО шатхан түгээх станц дотор байрлаж байгаа. За мөн нэгдүгээр хорооллын арын зам дагуу отхон жолоо авц сургуультай яг залгаа Таката Япон сэлбэг бас байрлаж байгаа. Энэ дээрээ бол нөгөө бүр юутай шүү дээ тийм ээ. Хажуу талдаа сервистэй шүү дээ. Тий. Тэнцэнэ солиулж болох юм билээ. Тэгээ ер нь бол Toyota, Nissan, Mitsubishi, Mazda, Suzuki, Ford
Гэт ингээд энэ алдартай дэлхийд алдартай машинууд үйлдвэрээс гарч байгаа машинуудаа Tokyo амортизатор суйрлуулдаг. Тэгэхээр машин шинээр үйлдвэрээс гарахтаа л Tokyo-г суйрлуулдаг гэсэн үг. Тэгээл нөгөө нэг Toyota, Nissan, Ford гэх лаглагууд сонсогдож шүү дээ. 72 11 11 гэдэг утсаар та юу яаж болно? Энэ Tokyo амортизаторыг хаягаа өгөөд хөргүүлчих болно. Тий? Эсвэл цагаа гэдэг юм уу ингээд хаана очих уу байгаа юу гэдгийг асууж болно. 72 11 11. За баярлалаа. Манай нэвтрүүлэгтээ Японы чанарыг Такатагаас гисүүрэтагаар аюулгүй байдал 5 дахь мэдрүүлэг Японы номер 1 Tokyo амортизатор хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. Нөгөө тал нэвтрүүлэг Баасан гарагт улс орон болгоноос хамгийн баян хүнийхэн намтрыг ярьдаг. Бид өнөөдөр Канада улсын тэргүүн баян Чампен Жао гэдэг хятад хүн, тэгтээ Канадын иргэн ийм хүний тухай ярьж байна. За тэгэлгүй одоо үргэлжлүүлээд хэдүүлээ түүний хувийн амьдралтай танилцаад явчихж байгаа шүү дээ, тийм ээ. Чампен Жао 2022 онд Binance-аар дамжуулаад гүйлгээ хийгээд $500 сая Twitter-ийн хувьцаа худалдаж авчээ. За одоо бол X гэдэг байгаа, тийм өмнө бол Twitter гэдэг байсан. За гисэн чинь тухайн Elon Musk Twitter-ийг $44 тэрбум худалдаад авсан шүү дээ, тийм ээ. Худалдаж авангуудаа X болгоцсон. За ингээд Чампен Жаогийн хувьцаа нь ойролцоогоор Twitter-ийн 114 орчим хувь нь болж байгаа юм байна. Ингэж худалдаж авсан учраас. Тэгээ одоо энэ ойролцоогоор ингээд тооцоолоод үзэх юм бол ойролцоол тооцоол гэж үздэг юм байна л да. Тэгээд Чампен Жао Твиттерт яг хэдэн хувь эзэлдэг тухай аль биесны мэдээлэл нь ил бол хараахан болоог байгаа. За тэгэхээр ингээд Твиттерт $500 сая хийчээд ах чи Elon Musk одоо тэр хөрөнгө оруулалтыг нь үнгүүдүүлээд ердөө одоо 1% болгочих юм байна гэж хэлж бас болохоор байгаа байхгүй. Энэ бас нэг хэсэг нэлээл Твиттерээр явсан. За ингээд Elon Musk-ийн дараа нь одоо Твиттерийг нөгөө нэг X корпорацид нийтгсэн шүү дээ, тийм ээ. Тэгээ Twitter-ыг X гэж нэрслийг одоо хүн болгон бүгдээрээ мэдж байгаа. Тэгээ Twitter-ийн хувьцаа эзэмшигч хүн байна да. Тэгэхээр нөгөө Чампен Жао чи яасан байх нь улаан Twitter ч юм болсон байх нэ. Одоо X чинь гэж ярих юм уу тий. Тэгээд ингээд Twitter-үүдийг сонирхоод үзэхэр юм байдаг гэж байна. Ер нь нэлийн хор хөхтэй. За хүнийг маш ийм ёчилдог, аливаа зүйлийг хэлэхдээ ёчтой хэлдэг. Тэгээ дээрэс нь хошин мэдрэмжтэй, маш богинохон жиргэнүүдийг оруулдгаараа алтартай ингэнэ. Бүр юм алтартай жиргээч. За ингээд ер нь жиргэхтэй юм бол don't trade build буюу те битгий зараадай, хураа гэдэг ийм хэллэгийг байнга тавтаж хэлдэг гэж байна. Тэгэхээр энэ бол одоо түүний нөгөө крипто валютын арилжааныхаа тухай зөвлөгөө өгж байгаа байдал нь юм уу? Зөө. Don't trade build. Тэгээд ингэдэм юм Чампен Жао гэдэг нөхөр одоо маш олон нэг хүмүүс ингэ жиргэгийг унших дуртай гинэ одоо жиргээ буюу тэр X-ийнх нь. Тэгэнгүүт одоо чинь хамгийн алдартай нь гэсэн чинь эрсдэл хийхээс битгий гэдэг ийм амьдралын философи байнга ярьдаг. Тий, том бооцоо тавьж ээж том хожноо гэж үргэлж ярьдаг. Тэгээд айдас бол чамайг барьж байгаа. Айдас яг үнэ ихлэх чиний боломжийг чинь ч гэсэн явуулцдаг штэ. Алдаа гарахгүй гэдэг байгаа бол нэг талаасаа алдаа гарахгүй шийдэж болно. Тэгтэл чиний маш их боломжийг айдас чинь өөрөө бол айдаг нөхрөл юм байна. Тэ? Гэхдээ айдгүй болол тэгээд тэр амьдарч байгаа байр маяр 8 жил ажилласан нөгөө хуримтлалаа өрн тараа хийсэн бэл тэ. Тэгээд эрхчлөө үнгүй ирдэггүй гэдэг хэлцэн өөрийнх нь юу н хэлцэн айгүй алдартай гинэ. Эрхчлөө үнгүй ирдэггүй. Тэгээ магадгүй энэ нөхөр бол өөрөө ингээд нөгөө нэг өөрийнхөө ирээдүг бүтээгээд хамгаалж олж авсан ийм чадaltaй хүн учраас эрхчлөө нүнхэд дуртай байх. Тэгээ хятадаас 2 удаа дөрвсөн шалтгаан нь ч ерөөсөө л чөлөөтэй байх гэсэн энэ хүсэл нь. Тийм болохоор 89 онд тань миний бослохоор эцэгийнхээ хамт дараа нь Канада руу гарсан. За хоёрт нь 2 дахь удаа дахиад Шанхайгаас 2017 онд дахиад крипто валютын бирж хятад нээх гэж хагаад болоод Арабын нэгдсэн Эмират руу гарсан. Гэхдээ эрхчлөө үнгүй ирдэггүй гэдэг дээр энэ бас нөгөө шүүх мөхөө асуудлууд нь хамаарах баха. Ер нь их бах. Тий, нэлээд мөнгө зарцуулж энэ бизнесээ өөр юм болгож авсан юм шүү дээ. Тий, тэгээд крипто валют бол эрхчлөөтэй эдийн засгийн үндэс гэж энэ талаараа ярилдаг. Тий, тэгээд хүн ер нь өөрийн хөрөнгөө ямар нэг банкны хяналтгүйгээр удирдах боломжтой уул нь крипто валют гэдэг байгаа чинь гэж тайлбарладаг. Энэ бол дахиад бүр хүний суур, хүний эрхштэй. Хүн өөрийнхөө мөнгийг яагаад одоо хэн нэгэн хувьцаа эзэмшдэг банкнд хийх ёстой гэж. Та өөрөө крипто валют болгоод өөрөө удирдах болно шүү дээ гэж ярьдаг юм байна. Тэгээд нөгөө алдартай философи бол та ингээд бизнес хийж байгаа хүмүүст ингээд зөвлөгөө өгөөч гэвэл мэдээж хурдан явъя гэвэл ганцаараа яв. Тий хол явъя гэвэл сайн баг бүрдүүл. Тий тэгээд компани амжилт гэдэг бол тий нэг супер ухаантай хүний үйл явц бишээ. Сайн багийн хүч гэж айгүйх ярьдаг. Ер нь бол нэг тийм юу байдаг юм байна гэд жиргээгээр ингээл байнга ийм афоризм маягийн ч гэдэг юм уу ийм бизнесийн зөвлөгөө ахи өгдөг гин. Энэгээр алдартай. Тэгээ хамгийн гол нь маш богинохон ёчтой хэлдэг гэдэг байгаа шүү дээ. Тэгээ түүний бас нэг юм амьдралын философи юм үзэл бодол нь хүмүүс хитрхийх бодоод идэг гэж хэлдэг юм байна л да. Ер нь шууд л ихэл гэдэг нөгөө Nike өөрөө шиг тий. People often overthink just start doing гэдэг ингээд хүмүүс ерөөхдөө хитрхийх
бодоод байгаа шууд л эхлээчтэй гэдэг ийм үгийг маш их хэлдэг гэж. Тэгээ энэ ер нь түүний хамгийн хэлэх дуртай хэлсэн ишлэн гэж шүү. Тэгээ толгой чи ямар нэгэн санаа орж ирсэн л юм бол шууд эхлүүл гэж хүмүүст маш их зөвлөдөг ярьдаг. Тэгээд ер нь бол яг ийм үзэл бодлоос хараад хар нэлээ лаг сэтгэлгээтэй хүн юм байна. Одоо философи юм бол нэлээ одоо өндөр чатны сэтгэгч юм шүү дээ. За тэгээ бас нэг юм жиргэнүүдээс нь онцлох зүйл гэх юм бол төвлөрөл бол аюул гэж хэлдэг гинэ. Бүхнийг нэг төвд даатгаад тэнд бүх эрх мэдлийг авчнаа. Төвлөрлийг сааруулснаар энийг засаж өөрчлөн гэж ярьдаг юм хүн. Тэгээ крипто технологийн гол утга нь эрх мэдлийг хуваарлах, итгэлийг системээр орлуулах гэж хардгаа. Энэ тухайга бас хүмүүст аюул хэлдэг юм байна. Одоо нөгөө зүүрлэх юм бол бүх өндгөө нэг сагсанд битгий гэдэг юм л юу юм биш үү те. Философи байна. За мөн мөнгөний түүх, зарчим, улс орны хил хязгаар, эрх мэдэл, хувийн эрх чөлөө гэх ийм сэдвүүдээр ер нь ийм чөлөөтэй маш их жирэгдэг. Тэгээ хүмүүс ч тэр энэ жирэгт нь аяг дуртай байдаг гэж байна. Тэгээ хүмүүсийг за чи ийм юм ш, тийм юм ш гэж зөвлөгөөх нэлийн дуртай юм байна. Тэгээд ер нь бол энэ яг Binance-ийн өөрийнх нь зарим ажилчид байна да. Champion Joe ингээ шүтдیں۔ Гинэ. Тэгээ шүтдэг учраас тухайн жилд жирэгсэн хамгийн чухал жиргэнүүдийг нь бүр ингээд цуглуулад тэгээ тайлбартайгаар буцаж нийтэлдэг. Champion Joe ингэж жиргсэн байна. Энэ дээр яаж ингэж бодож нэрээ юм байна те. Айдас бол нэрээ хүнийг хүлдэгтэй гэдэг ч юм уу. Ингэдэг гэж байна. Ажилчид нь ингээд бүр шүтдэг байх нь шүү дээ. За энэ Champion Joe болохоор крипто биржийн яг амжилтын оргил үед бол 2021 онд 96 тэрбум долларыг хөрөнгөтэй байсан. Хөрөнгөтэй олжсон. За тухайн үед бол Meta-гийн буюу Facebook-ийн Марк Зукерберг, Google-ийн Larry Page нартай хамт дэлхийн топ баячуудын нэгнэнд байсан. За тэгээд мэдээж крипто биржийн арилжаа жоохон унсан 2024 онд бол 74 тэрбум доллараар үнэлэгдэжээж хагаад одоо унаад байгаа. Одоо бол 66 орчим тэрбум долларын хөрөнгөтэй гэж үнэлэгдээд байгаа. Гэхдээ аширын яриа гарвал миний хөрөнгө бараг 100% крипто юугаар хэлбэрээр байдаг гэж байгаа. Тэгээ Bloomberg төгсөн ярилцлагатай болохоор би мөнгөний тал дээр бол нэг ихтэй санаа тавьдаг вэ. Зөө. Одоо хаана гоё шин санаа байна тэрний талаар явдгаас мөнгөний тал дээр нэг боддгоо гэдэг. Яг мэдээж ингэ нөгөө мөнгөтэй хүмүүс л ингэж ярьдаг шүү дээ. Харин баян хүмүүс л ингэж ярина да. Тий, мөнгөтэй хүмүүс л ингэж ярина. Тий. Тэгээд Champion Joe бол крипто валютын салбарт маш том нөлөө үзүүлсэн. За Binance-ийг 6-аас 8 сарын дотор дэлхийн хамгийн том крипто валютын бирж болгож хөгжүүлж чадсан ийм супер хүн. Одоо Binance гэдэг энэ хүний үүсгэсэн бирж дээр ерөөсөө ингэж нэггээ тоолоход л 1.4 сая гүйлгээ хийж идэг. Ямар амар юм бэ те. Амар угаас тий. Одоо ингээ яриа сууж хаад бүр хэдэн зуун сая гүйлгээ хийсэн биз дээ. Амар юм. Бараг юм тусдаа бараг гүрэн шахуу юм болсон юм шүү дээ энэ бирж чинь. Харин За энэ түрээд манай нэвтрүүлгийн өндөрлөх цаг болсон байна. Манай нэвтрүүлэгтээ хамтдаа илүү хамттай гэсэн уриатаагаар Эден компани хамтран ажилласан 20 жилийн ойн тохиож байгаа маань баяр үргэе. За мөн Японы чанарыг Такатагаас гэсэн уриатаагаар аюулгүй байдал 5 дахь үе нэвтрүүлэх Японы номер 1 Tokiko Amortizator хамтран ажиллаа. Баярлалаа. Сонсогч та үргэлжлүүлээд 15 цагаас радио мэдээг үйл авансаараа 15 цаг 10 минутаас элдв шипийн нэвтрүүлгээр манай эфир үргэлжлэх болно. Баярлалаа мөгөө. За баярлалаа.